Тэгэхээр үргэлжлүүлээд макро эдийн засгийн талаар ярилцгаая. Тэгэхээр Америк нэгдсэн улсын 9-р сарын инфляцийн түвшин зарлагдлаа. Тэгэхээр 9-р сарын инфляцийн түвшин хүлээлтээс доогуур буюу 3%-тай танилцуулагдлаа. Тэгэхээр инфляцийн түвшин 3%-тай гарна гэдэг нь ер нь цаашдаа Америк нэгдсэн улсын төв банкны мөнгөний бодлогын хүнд ер нь хэрхэн яаж нөлөөлөх вэ? Тэгэхээр яг сая нөгөө хүлээлтээс доогуур гарна гэдэг нь маш чухал ойлголт гэсэн үг. Одоо өнгөрсөн сарын инфляцийн нөхцөл байдал бол 2.9 байсан. За шинжээчид энийг энэ сард бол 3.1 болно буюу инфляц өснө гэж хүлээжсэн гэсэн үг тийм. 0.2%-аар өснө гэж хүлээж шүү дээ. Гэтэл нөгөөх нь 1%-аар өсөж байгаа буюу одоо хүлээлтээс нь бага одоо өсөлттэй байгаа. За мэдээж инфляц удаан өсөж байгаа юм чинь энэ бол зах зээл дээр эерэг мэдээллийг өгсөн. За ингэснээр бол өнгөрөгч баасан гарагт бол одоо индексүүд бол бүгд all time high буюу бүх цаг үеийнхээ хамгийн өндөр түвшинд бол одоо үнэлэгдлээ. За бидний мэддгээр хамгийн одоо түгээмэл авч үздэг S&P 500 индекс бол анх удаага 6800 үнийн түвшнийг бол давсан байж байгаа. Тэгэхээр энэ мэдээлэл бол одоо үндсэн суурь макро үзүүлэлтийн мэдээлэл юм аа. Тэгэхээр макро үзүүлэлтэн дээр инфляц удаан өсөж ийн гэдэг бол Америк нэгдсэн улсын хэрэгжүүлж байгаа бодлого зүв байгааг илэрхийлж байгаа л гэж одоо үзэж ийн гэсэн үг. За үүний үндсэн дээр хөрөнгө оруулагчид илүү дахин худалдан авалдах шийдвэрийг гаргаж байгаа. За үүнээс гадна CPI, Core CPI гэдэг ойлголт байдаг. Core CPI гэж юу юм гэхээр ерөнхийдөө өндөр савлгаатай байдаг. За эрчим хүч болон за хүнсний салбарыг хасаад тооцдог одоо суур инфляц гэж бол бас нэрлэдэг. Тэгэхээр энэ үзүүлэлт бас мөн адилхан өсөлт нь удаашралтай буюу инфляцийн нөхцөл байдал бол удаан өсөж байгаа ийм байдалтай харагдлаа. Тэгэхээр 1.3% гарна гэж хүлээжсэн инфляцийн нөхцөл нь 1.2% гарснараа өсөлт удаашрж ийн гэсэн. Тэгэхээр инфляцийн нөхцөл байдал харьцангуй тогтвортой байгаа учраас нөгөө дараагийн бодлогууд бас үүн дээр тулгуурлаж бол гарах хэрэгтэй болж байна. Тэгэхээр мэдээж одоо энэ онд бол 2 удаагийн одоо бодлогын хүүг буюу улсын суур хүүг бол одоо төв банкнаас нь зарлах хэрэгтэй байгаа. Тэгэхээр холбооны нөөцийн сангаас энэ жилдээ бол 2 удаагийн хүүг бол бууруулах буюу зах зээл рүү тийм хэмжээгээрээ мөнгөний нийлүүлэлтийг хийх боломжийг бас гаргаж өгөхөр байна. За энэ бол дахиад нөгөө зах зээл дээр бол эерэг мэдээлэл болж байгаа. За энэхүү асуудлыг бол бид нар бас энэ ер нь бол 25 он гол бас тайлбарлаж ярьж байна. Тэгэхээр энэ өөрөө мөнгөний тэлэлтийг хийгээд байгаа учраас зах зээл дээр бас компаниудын үнэлгээ үргэлжлүүлэн өссөн хэвээрээ байна. За нөгөө технологийн компаниуд руу орж ирэх мөнгөний урсгал нэмэгдсэн хэвээрээ байж байгаа. Нэг жоохон хэцүү асуудал нь юу юм гэхээр зах зээлийн өсөлт яг юутай холбоотой байна гэхээр нийт 10% таагаар холбоотой байгаа буюу за S&P 500 дээр бол эхний одоо 500 компаниас 50 компани дээр л тэр нийт мөнгө урсгалын 90% нь орж ирж байна гэдэг асуудал явж байгаа. Тэгэхээр 90% нь орж ирээд байгаа учраас нөгөө талдаа зах зээлийн эдийн засгийн хямрал үүсэх юм бол энэ өөрөө маш хурдтай унах тохиолдож юм л гэсэн үг. Ер нь бол шинжээчд бас ингэж харж хүлээж байна. Гэхдээ суур нөхцөл бол эргээд ийм сайн байгаа учраас харьцангуй бас яг өнөөдөр унчинч гэдэг юм уу те муу мэдээлэл нь гараагүй байгаа учраас магадгүй нөгөө түрүүний бидний ярилцдаг 4 дахь өдөр болох одоо шийдвэрүүд сөрөг гарах юм бол энэ маш хурдтай унах одоо тохиол болж байна гэсэн үг. Тэгэхээр Америк нэгдсэн улсын инфляц сүүлийн саруудад 2.8-аас 3% хооронд ер нь бол хэлбэлцэж штэ тий. Тэгэхээр 2021 оноос хойш ярьж байсан төв банкных нь инфляцийн түвшинг 2% барих зорилго ер нь 2026 онд биелэх боломжтой гэж харж байна. Макро эдийн засгийн үүднээс харахад ер нь хэр боломжтой биш харагдаж байна. За улс орнууд бол өөрсдийнхөө яг зорилттой инфляцийн түвшин гэдгийг бол тогтоодог. За жишээ нь манай улсд бол 6% дээр нэмэх хас 2 буюу 4-өөс 8% дээр бол байх нь эдийн засгийг бид нар тэлэх орчныг бүрдүүлнэ буюу инфляцийн зохистой хэмжээ гэж одоо тодорхойлж байгаа. За тэгэхээр Америк нэгдсэн улсад бол энэхүү тоо бол 2% дээр байдаг байна. Тэгэхээр 2% дээр биш өнөөдөр 3% дээр байх чинь яагаад эдийн засгийг одоо илүү тэлэх бодлогыг баримтлаад дахиад нөгөө инфляц гэдгийг чинь өдөх ийм бодлого руу шилжээд байгаа вэ гэдэг асуулт одоо хүн болгонд гарч ирж байгаа. Тэгэхээр 26 онд бол 2%-ийг зорино гэдэг зорилт чи өөрөө яг биелэхэд бол хэцүү болж байна л да. Яагаад тэгэхээр дахиад мөнгөний бодлогыг 2 удаа буулгана, эх жил 26 оноос дахин буулгана гэдэг ийм одоо хүлээлтүүд байгаа учраас мэдээж зах зээл дээр бол инфляцийн нөхцөл бол илүү хурцтана гэж ойлгож болно. Тэгэхээр миний зүгээр ажиглаж байгаагаар бол Америк нэгдсэн улс 2% гэдэг маш доод үнэлгээг хүлээгээд
За тэрнээсээ бага зэрэг дээр байхад бол нөгөө мөнгөний тэлэх бодлогоороо зах зээл рүү мөнгөн урсгалыг бол чиглүүлэх энэ сонирхолтой байна уу гэж бол харж байна. Тэгэхээр ямар ч гэсэн 3-аас 4% дээр байхад бол зах зээлд одоо маш их хүчтэй нөлөөлөх хэмжээний нөлөөлөл орж ирэхгүй л гэж бол тооцож байна гэж харж байна. За илүү барууны улсуудын баримталж байгаа бодлого бол яг одоогоор бол нөгөө зах зээлээ тэлэх рүүгээ шилжчихсэн байж байгаа. За Европын холбоог харах юм бол бодлогын хүүг бол маш хурдтайгаар хүчтэйгээр буулгасан зах зээлийг илүү тэлээд байна гэсэн үг. За энэнийхээ ч гэсэн бас үр ашгийг бол бас хүртээд байж байгаа. Тэгэхээр 25 онд бол харьцангуй энэ хоёр бол одоо Европын холбоо болон Америкийн нэгдсэн улс хоёр бол харьцангуй бас юм зөөлөн мөнгөний бодлого руу шилжиж байгаа гэсэн үг. Тэгэхээр хөгжиж байгаа зах зээл болон хөгжсөн зах зээл хоёрын хоорондох ялгаа бол яг үүн дээрээ харагдаж идэг гэж ойлгож байна.